За сайн байцгаана уу Mongolian Australia podcast-ийн маань 14 дахь дугаар эхэлж байна. Энэ дугаараар New South Wales-ийн Sydney хотоос сайн учруулагч Батгишиг ах хоёртойгоо холбогдоод байна. Батгишиг ах маань анх 2015 онд Sydney хотод төслийн удирдлага болон бизнесийн удирдлагаар мастер зэрэг хамгаалсан. Тэг гэр бүлийн хамт анх ирж байсан байна. Тэгээ энэ хоёр Монгол ах эгч хоёр маань 2021 оны 5 сард Австралид анхны Монгол дэлгүүрийг Сидней хотод амжилттай нээж чадсан ийм мундаг хүмүүс байгаамаа. Тэгээд сайн байна уу? Та хоёр маань дэлгүүрийн ашиг орлого нь өндөр үү? Ажил төрөл нь амжилттай үстэй. Өндөр сайхан байна уу? Бид хоёр ч анх 2015 онд ирсэн. Гэхдээ хэлний бэлтгэл энэ төр сууж байгаа. Сая 2019 онд төгссөн байгаа. Мастера. Тэрнээс 2015 онд Сиднейд анх иржсэн. Анх Сиднейд тэгж ирээд нэг жил гарын хэлний бэлтгэл суугаад тэгээд дараа нь 2 жилийнхаа мастрыг хамгаалаад төслийн удирдлагаар. Тэгээ одоо нэг төгссөний дараа өгдөг 2 жилийн ажлын визтэй байж байгаа. Тэгээ юуны төрөнд яриагаа эхлэхээс өмнө энэ их ажлынхаа хажуугаар манай подкастт цагаа гаргаад орж байгаа та хоёртаа маш их баярлалаа. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. Өөр жим сайхан подкастт оруулж байгаад баярлалаа. Сонсож явсан болохоос оролцсон гэж юусоо зүудсэн ч үгүй явлаа. Ийм мундаг хүмүүстэй ярихгүй яах вэ? За тэгээ яриагаа гуруулаа анх Австралид ирж байсан үеэсээ эхлэе гэж бодож байна. Тэгээд анхны сэтгэгдэл ямар байв? Тэгээ анхны бэрхшээл юу вэ? Ер нь бол за бид үлээ жоох ярьчих. Анх тэгэл Монгол хөдөлмөрлөж байгаа бол бас 10 жил орчим ажиллаж байгаа л санхүүгээр айлална. Тэгээд гадаад очиж мэргэжил дэвшлүүлээ, англи хэл сурыг гээл их нутгаа орхиол ирсэн л дээ. Айгуу гоё юм өрөөдөл яг ирсэн чинь амьдрал арай өөр байсан. Тэгээд шууд харбор ажилдаа эхлээл өглөө 4 өнгөрөөж босоод орой гэртээ 11 өнгөрөөж ороод орой хоолой идчихэл унтаал гэх мэтлээ ерөөсөө эхний ер нь хагас жил 2 баг жил ч юм уу ерөөсөө л өглөө босоод орой яг 1-7 хоног чи нэг өдөр шиг л өнгөрдөг гэсэн л да. Манай үний хувьд ямар байсан бэ? Сиднейд ирээд болохоор яг жоо хөгжилтэй дурсамж гэх юм бол бид нэг анх Монголоос гарчаад тэгээ Гонконгод нэг 2-3 хончоо тэгээ наашаа Сиднейд ирчихсэн байхгүй юу. Тэгээ Гонконг болохоор нөгөө ингээл битүү шил тойл нөгөө гэрэл бас өндөр байшинтай нэг тийм хот байгаа шүү дээ. Тэнгүүтээ дотроо за Сидней энэс битүү гэрэл ирээсээ бүр тасарцал юм байх юм бодоод хоёлоо буугаал ирсэн чинь гайхаад энэ хаана ирчихв гэж хоёул ямар санд энэ хоёулаа нэг аймгийн төмөв онгоцны бодлоор буучих. Тэгээ тэр үр амар санагдчихсэн. Тэгээл нөгөө жижигэн байшингуу тэгээл нөгөө хаяг реклам юм гээл бүх юм нь айгүй тийм сонин битэрийн бодод төсөөлжсэн айгүй өөр байсан. Тэгээд дараа нь Сиднейд ирээд яг нөгөө танилцаал ингээл юм үзэл явж байхад хамгийн бас жоохон хэцүү байсан юм болохоор тухайд халуун бүр айгүй хэцүү байсан. Тэгэхээр 100 гэсэн үг шүү дээ. Ер нь 100-ны уйлрал нь ер нь Сиднейд хэдэн хэмээн хооронд байна вэ? Хүмүүс сонирхож байгаа. Тий, бид хоёр нөгөө 11 сард ирж исэн. Тэгээ Монголд ирч яг өвөл цас орж эхэлж исэн үе. Тэгээл ерөөсөө Гонконгод ирэхэд 28 градусагаа Сиднейд ирсэн чинь 30 гараад тэгээ бид тэр ирээд удаагүй байж итл бүр нэмэх 45 хүрээд 47 хүрэх рекорд тогтоогоо. Тухайн үедээ сүүлийн 75 жил халж байгаагүй халах гэж. Хамгийн халсан үед нь. Ястаа нохоо гарсан байсан дээ. Тэгээд тэр үедээ ямар сандаа нөгөө Сиднейгийн гудмаар ингээ алхаа битэр чи нөгөө бас бүх юм мэдэхгүй тэгээд анх ороод ирээд бас нөгөө нэг юуныхаа одоо метро гэх юм уу нөгөө тренийнхаа автобусны буудал автобус бишээ тренийнхаа буудлаас хол газар бууцсан. Тэгээд хоёлоо нөгөө удамжаар аюух алхаж таардаг. Тэгээ амар халуун болохоор би заримдаа ингээд гэрлэн дохионы шонгийн араар орж нарнаас нуугддаг. Тэгэл нэр хаагаад байгаа ч юм шиг санагддаг байсан бүр.
Тэгээд Сиднейд ирсэн анхны сэтгэл одоо юм жоохон онцгой гэх юм уу содон сэтгэл яг тэр байсан. Тийм. Тэгээд дараа нь тэр нөгөө эренгуудаа битэр шууд Сиднейтэйгээ танилцсан гэдэг ингээд бүх одоо үзэж болох газруудаар нь аялал жуулчлалын газруудаар ерөөхдөө явсан. Тэгээд хоёлаа эренгуудаа нөгөө Сидней цамхаг дээр гарч исэн. Тэгээд тэр үедээ Сиднейгээ хаана юу байдгийг ч мэдэхгүй мөртлөө гарч исэн. Тэгэхдээ тэр үед Сидней аяг үзэсгэлэнтэй санагдчихсэн. Ус явсан. Тэгээд байшин ер нь бүх юм нааш үзэсгэлэнтэй хот санагдчихсэн. Далайн эрэхтэй. Далайн эрэхтэй. Айгуу хаус. Хаусууд тэгээд нөгөө ус нь хамгийн үзэсгэлэнтэй харагдав. Тэгээд Австралийн анхны Монгол дэлгүүрийг нээх хүртлээр та хоёр маань ямар ажил хийж байв. Тэгээд тэр ажлуудаас хүмүүс сонирхолвол ихэнх одоо ер нь ингээд манай группүүд дээр ч тэр ингээд асуултууд нь би за очлоо гэхэд манай нөхөр эсвэл эхнэр ямар ажил олж хийж чадах вэ? Хэлний мэдлэг нь ямар шүү байх ёстой вэ гэдэг ингээд асуултууд айгүй их байдаг л та ажлын талаар хамгийн гол нь ажил гэж асуултууд орж ирдэг. Тэгэхээр хоёрын хувьд хоёрын туршлагаар ер нь одоо өнөө хүртэл одоо ямар ажил хийж байв? За ер нь бол анх ирээл яг барилга дээр л ажилд орсон л доо. Анх ирээд одоо пилтаны туслах ажилтаа бас гараагаа хийлээ. Тэгээд өглөө нь пилтаныхаа ажилд яваад солонгосуудтай нийлж яваад тэгээд тэдэртэйгээ 10 цаг ажилланаа. Өглөө 6-аас 5 хүртэл ажиллаад 5:30-аас сургууль руугаа яваад хичээлдээ суугаад тэгээд пилтаныхаа дараа явган үний замын ажилд ороод тэрнийхээ дараа одоо Монголоор бол арматурчин. Арматурчныг одоо сүүлийн 4-5 жил хийж байна да. Тэгэл энд олон залуучуудтай нийлээд ажилтдаг байлаа. Дараа нь бас санаа нийлээд хамт ажиллаж байгаа залуучуудтайгаа нийлээд компани байгуулад одоо ингээд сүүлийн бас нэг 4 жил орчим одоо яг юм арматурын ажил хийгээд бас яг юм компанитай залуучуудтайгаа хамт ажиллаад. Тэгэхээр одоо Монгол залуучууд маань ажиллаж байгаа гэсэн үг үү те? Тийм. 2000 яг Альпиусны компани бол 2017 оны сүүлээр нээсэн мэт. Тэрнээс өмнө одоо ерөнхийдөө манайхаар бол барилгын баригаад идэх шиг нөхдүүдтэй нээлээ бид нэг 2-3 жил гарсан бол явсан бас. Тэр чинь одоо нөгөө төмрийн ажил гэдэг байгаа мөн үү те? Тийм төмөрчин шүү дээ. Тийм төмрийн. Тийм одоо ерөөсөө төмрийн одоо ер нь Австралид амьдарч байгаа хүмүүсийн одоо ирчүүд нь бол төмрийн ажиллал ер нь баг хаана юу хийдэг вэ, ямар ажил хийдэг вэ гэж асуух хэрэггүй гэдэг шиг л байгаа л тэгжсэн. Тэгээд манай Мельбурнээр ч гэсэн ер нь олон залуучууд төмөр дээр ажиллаж байгаа сурагтай байлаа. Тэгээд тааж бас тэр мэдээлэл мэдчихэл байгаа. Та тэгвэл одоо монголчуудаа цалинжуулаад ажил олгогч болцсон явж байгаа биш үү Австрали улсад? Ер нь бол тийм ээ. Гэхдээ би ч одоо бас яг амар тэгж бас аль болох усын уул ёсны даг гэж дүрм журмын дагаа сайхан. Хин Учка гихчийн хувьд ямар ажил хийж байгаа энэ дэлгүүрээ нэхээс өмнө? За ер нь бол тэгэл юм жам ёсоор л явсан да. Тийм хамгийн анх ирээд буудалд ажиллаж байсан. Тэгээ би буудалд ер нь нэг 8 сар ажилласан юм бол тийм тэгээд ерөнхийдөө дунд нь хоёр одоо нөгөө буудал ерөнхийдөө солиод ажиллаж байсан. Тэгээд анх нөгөө шууд ширээний араас ирж байсан болохоор буудлын ажил тэр чанга санагдчихсэн. Тийм яг Монгол хүмүүс болохоор нөгөө хийж чадахгүй чадна. Хийхдээ бүр маш сайн хийдэг. Тийм тэгээ ер нь монголчуудыг тэгж ажилуулах маш дуртай. Тэгэхдээ яг зөвхөн нөгөө хийж байгаа хүмүүсийнхээ хувьд бол ер нь бол нэлийн хүнд ажил тэгээд нөгөө заримдаа ажилласаа илүүгээр нөгөө сэтгэл санаа ч юм уу одоо юм бодлороо бас нөгөө яг тэр ажлаа ингээд хүлээж аваад хийж чадахгүй тэрэнд ингээд одоо хүний газар ирээд ийм ажил хийлээ мэлээ гэл ингээд өөртөөгөө тэмцэлдэг ч юм уу заримдаа ингээд хямрах янз бүрийн үе зөндөө байдаг байсан. Тэгээ явандаа бол тэр бүгдийгээ даваад тэгээд за ер нь бол нөгөө нэг угаасаа л энэ нөгөө нэг гараа эхлэх те энэ чинь ганцхан Монгол энд ирж байгаа
одоо амьдрал хайж байгаа сурж боловсрох гээд ирсэн хүн болгонд яг эндээс эхэлж байгаа юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэгээд ерөнхийдөө бол нөгөө жоохон юу гэдгийг асуудалгүй ажиллаж эхэлсэн. Тийм. Тэгээ ямар ч байсан нэг 1 сар орчим би буудалд ажиллаад тэгээд дараа нь байж байгаа буудал дотроо бас нэг арай нэг өөр ажил хийсэн. Нөгөө эхнийх нь болохоор ингээд нөгөө өрөө цэвэрлэгээний ажил, housekeeping тийм. Дараагийнх нь болохоор жоохон нөгөө одоо public area attendant гэдэг юм да нөгөө одоо буудлын нөгөө дотор байгаа ресторанууд юм уу одоо фитнесийн газар, спа одоо усан бассейн мэсээр ингээд ихэдөө яваад ингээд нэг өмнөдөө жоохон янзлаад явдаг тийм ажил бас нэг жил гарan хийсэн. Тэгээд дунд нь болохоор бас нэг жоохон эрүүл мэндийн шалтгаанаар бас нэг бараг жил гарan ажил ерөөсө хийгээгүй. Тэгээд яг ерөнхийдөө манай нөгөө одоо барилгын маань компани маань бас санхүүгийн тал дээр бас нөгөө хийх цаасны ажил янз бүрийн тутам хэл байсан учраас тэрийг бас гэрээрээ хийдэг байсан. Ер нь одоо ингээд Сиднейд ирж байгаа. За буудлын ажлыг за ингээд за өчигдөр ирсэн Сиднейд ирсэн ингээд нэг эмэлтэй байлаа гэхэд энэ зарын ажлын заруудаа хаанаас олж мэдэх ёстой вэ? Яг ямар шаардлага тавьд юм бол анх ажилд ороход хэлний мэдлэгийн хэр шалгадсан бол яг жишээлбэл буудлын ажилд орлоо гэхэд бол ямар шаардлага тавьж ийн хаанаас зарын олд юм бол? Тий яг нь ер нь бол нөгөө нэг анх Сиднейд ирчээд одоо монголчууд маань маш их одоо найрсаг, идлэгсэг бие биендээ маш их тусалдаг байсан. Одоо ч гэсэн ер нь бол тийм байгаа. Тэгээд монголчууд ер нь бие биендээ айгүйх нөгөө нэг хаана очих уу, яах уу, тэгэл ямар анкет бүглэж яаж орох юм бүх юмыг ер нь монголчууд бие биендээ маш их зааж өгдөг. Тэгээд яг ер нь бол нөгөө одоо цалин сайтай байх юм бол тул заавал ер нь бол 5 оттой зочид буудалд хүмүүсийг ингэж нөгөө зурчилж өгдөг тэр агентлагууд дээр монголчууд өөрсдөө очиод тэгээд ерөнхийдөө юм уугаа бүглөөд анкет энтрэ бүглөөд ерөнхийдөө ордог. Тэгээд нөгөө монголчуудыг ажилуулах ер нь бол маш их сонирхолтой. Монголчууд сайн хийдэг учраас тийм учраас ер нь бол нөгөө буудлын ажил ч юм уу өөр ер нь бас тодорхой хэмжээний цэвэрлэгээч гэдэг юм уу те. Одоо сүүлийн үед бас хүн монголчууд айгүй их нөгөө нэг дэлгүүрүүд, кафе, одоо юу гэдгийг ресторан, бусад юм өөр үйлчлэгээний байгууллагуудаас маш их ажиллаж байна. Тэгээд одоо Uniqlo ч гэдэг юм уу, H&M, Superdry гэдэг нэг олон юм брендийн том дэлгүүрүүдээс монголчууд маш их ажиллаж байгаа. Тийм болохоор нөгөө нэг хэл тодорхой хэмжээний хэлний шаардлага хангаж ивэл тиймэрхүү ажилд орох боломжтой. Зүгээр хэлээж ажиллах хүртлээ бол буудлын ажил ч юм уу тиймэрхүү ажлуудад агентлагаар дамжуулаад ажилладаг. Агентлагаар дамжуулаад. За Сиднейд байрны хөлсний талаар асууя гэж бодож байна. Хүмүүс маань бас ер нь Монголоос ирж байгаа хүмүүс ихэнхдээ Мельбурн, Брисбен, Перт хотуудаас илүү Сидней хот руу их очиж суралцах сонирхолтой байдаг. Тэгэхээр байрны хөлсний талаараас асуултууд орж ирдэг л дээ. Хоёр маань өөрсдийнхээ туршлага дээрээс ярихад ер нь ойролцоогоор Сиднейд за нэг тэдээс хэдэн долларын хооронд байхад тэдэн өрөө апартмент байт юм уу эсвэл хаус тэ 7 хоногийн тэдэн долларын хөлстэй гэдэг юм а гэд мэдээлэл өгвөл. За ер нь бол 2015 онд анх ирэхэд бол одоо нөгөө 2 унтлахны өрөөтэй 2.0-тай тэгээд галтгоо том өрөө нэг тийм байрууд болохоор 7 хоногийн 550 орчим доллар байдаг байсан. 550 орчим. Тийм. Тэгээд явандаа болохоор нөгөө нэг нэлээ өссөн. Тэгээд дундаж байр нь бол 700 муу 750 болж исэн. Апартментууд тэр нь яг тусдаа уучлаарай. Апартментууд эсвэл хаус тусдаа ийм хаус байна уу тэр нь? Тэр хоёр байруудтай. Тий, Сиднейд байгаа монголчуудын хувьд бол ер нь дийлэнх нь нөгөө апартмент буюу манайхад орон сууцнд амьдарч байгаа. Тий. Тэгээд яг гол нь нөгөө нэг Австраличад бүх юм нөгөө 7 хоногоор төлдөг штэ. Тэгээд мэдээж бид нар 7 хоногийн 550 ч юм уу 750 хүртэлх төлбөрийг төлж чадахгүй учраас нөгөө өрөөгөө ингээд одоо хувааж монголчууд амьдарч байгаа. Тэгээд ерөнхийдөө болохоор монголчуудын хувьд болохоор шин тэгээд дотроо одоо усан бассейнтай
фитнестэй тэгээд ерөнхий орчин юм их гоё тийм байруудад сүүлийн байруудад ерөнхийдөө хувааж одоо төлж амьдарч байгаа гэсэн үг. Хаусанд болохоор ерөнхийдөө хүмүүс цөөхөн амьдарч байгаа. Тэгвэл тэрэнд болохоор одоо битээр өөрсдөө хаусанд амьдарч үзээгүй учраас бас яг сайн мэдэхгүй. Тэгвэл нэг гэхдээ 2015 оны ханш бол 550 хавцаа. Тэгэхээр яг Сиднейгийн байршил нь бол Сиднейгийн төвд гэсэн үг үү те? Төвөр одоо яг монголчууд маань байдаг газар нь төв хоёрын маань түрээсэлсэн апартмент нь төвд үү те? Битээрийнх яг актер төвд бол биш. Зөвхөн Сиднейн төвөөс тренер метрогоор явах юм бол ойролцоогоор 15 минут 20 минут яваад очдог. Одоо Arncliffe гэдэг Улаа Крик гэдэг тэр газрууд нь байдаг байхгүй. Тэгээд энэ нь болохоор манайхан бас ихэнх монголчууд ер нь бол нэг хэсэг амьдарч байсан. Одоо нэлээд сайхан тараад ийш тийш очиж байгаа. Яг тэгэхээр нэг тэр метро сайттай дээрэс нь машины хөдөлгөөн, замын хөдөлгөөн энтерт оролцоо шууд хурдны замаар ийш тийшээ гараа явахад айгууд тохиромжтой тийм уучраагүй байршилтай юм тий. Тэгэхээр 500 тухайн үед 550 гэдэг чи одоо бол тэгвэл нэг 600-700 доллараар бол 7 хоногийн хөдөлгөөн магадлалтай юм тий. Нэг хэсэг жоохон нэмэгдэж байгаад тэгээд одоо сая ковидос болоод дээрэс нь гаднаас хүмүүс ирэхгүй болчоор үнэн нь жоохон буусан. Бууж байна. Буугаад буцаж өгсөөд одоо тэгэл яг ковид энд эхэлж байхад ер нь бол түрээс хүмүүс яг түрээс үнэтэй болоод орлого багасгангууд болоод тэнгуут түрээсийн төлбөрүүд ер нь бол нэг 100-аас 200 доллар хоногийн бууж ягаад одоо буцаад нэг 100 орчим янз янзлалтай байршлаас хамаар төсөж байгаа. Тэгэл тиймэрхүү. Ер нь бол газар болгон байршил болгон хаана байхаас хамаараад автобусаар явах уу, метрогоор явах уу, шопинг центр ч юм уу нөгөө худалдааны төвөө сургуулиудтайгаа ойрхон уу гэдгээс өнүүд нь янз янзлалтай. Тийм байна. Тэгвэл манайхан бас ер нь нэг тэр хавцаа юм байна гэдгийг бас ойлголт жоохон ч гэсэн авсан баг. Тэг яг уу би бас энийг далимдуулаад хэлэхэд бас бид хэд маань зүгээр сайхан өөрсдийнхөө туршлагыг ярилцж байгаа учраас яг энд манай энэ подкастн дээр орж байгаа яриа бүхэн яг бодит үнэн гэж бодвол хэлэхгүй та бүхэн ерөнхийдөө ойролцоогоор баримжаа аваад тэгээд цааш нь бас өөрөө тий ухаад ингээд интернетээр ухаад болоод мэднэцтэй. За тэгээд дараагийн асуулт нь гэх юм бол за энэ Австралид ер нь бизнес хийн гэдэг зөвшөөрөл авна гэдэг нь одоо зөвшөөрөл авахаас эхлүүлээд татвар ийм тэв юмны хураамж зөвшөөрлгээд нэлээд хөндөрлөөд байсан байж таарах хоёр маань дэлгүүрээ нээхэд тэгээд тэр бүгдийг яаж зохицуулж яаж энэ бүгдийг давж энэ дэлгүүрээ ажилуулж эхлүүлээ бас хэр хэцүү байв анхны Монгол дэлгүүрийг те Монгол хүн нээхэд ер нь бол нөгөө нэг тэнэг хүний тэнгэр ивэн гэдэг шиг бас айгүй сайхан хүмүүстэй таарад азтай зарим зүйлүүдийнх нь хажуу гараа явцсан л та. Хамгийн ихний санаа бол ерөнхийдөө яг одоо битүүрийн ажиллуулж байгаа дэлгүүрийг урд нь хятад хүмүүс ажиллуулад хятад бараанууд зараад бид нар монголчууд ерөнхийдөө хятад дэлгүүр гэж дууддаг байсан. Тэгээд яг 2019-ны сүүлээр манай аав ээж хоёр ирээд миний сургуулийн төгсөлтийг үзэх гэж ирээд оролцох гэж ирээд тэгээд ковид болоод энд гацаад нэг 9 сар орчим байсан. Яг тэгэхдээ яг одоо битүүрийн амьдарч байгаа орос улсын замын эсрэг талд тахгүй. Манай хоёр ингээд аав ээж Монгол дэлгүүр ажилладаг. Тэнгүүтээ өглөө болгон ингээл балкон дээр гарцсахсоол энэ дэлгүүрийг ажилладаг бол гоё гэдэг. Яг ковид эхлэнгүүт энэ дэлгүүрийг ажиллахаа болчихсон. Тэгээд нэг жил хагас орчим ерөөсөө түрээслэгчгүй гаднаа түрээслэн гэсэн бичгтэй байгаа л байсан хэрэг. Тэгээ аав ээж тэр санааг хэлээд битэрт яриад идвэс. Ерөөсөө толгойн буухгүй. Тэр чи уртгаал хийгээд дуусна. Манай өөрийнхөө ажлыг би өөрийнхөө ажлыг хийгэнэ. Заагүй. Тэгээд аав ээж яваад битэр нэг жоохон амс хийгээд байжсэн. Тэгээд нэг хэдэн гадаад найзуудтайгаа уулзаад бид нар яриад тэд нар ч гэсэн нэг юм бизнесийн санаа манаагаа яриад тэгээд бид нар бас дотроо бодож байгаа байхгүй. Энэ эдгээр ч бас гоё бизнесийн санаа ярих юм те. Тэгээ буцаад яг харж явж байхдаа гинт дэлгүүрээ хараад энэ аав ээж энийг ажилуулвал гоё гэдээсэн. Яаж яхад яг хажууд талд нь тоглоомын талбай шинэхэн нэгдсэн хүүхдүүд бууж гэнэ чинь. Тэнгүүт нь зав аваа асуугаад үзээгээл тэгээд нөгөө
туристийн эйженттэй уулзаад яриад тэгээ яг энэ дэлгүүрээ авахд бас бид хоёрын өмнөх барилгын компани түүх бас их хэрэг болсон. Тэгээд түүхэн дээрээ тулгуурлаад яг энэ барилга нь өөрөө зөвшөөрлөлтөө цаанасаа бүх юм. Тэнгүүт нь нөхдүүдтэй ерөөсөө надад алдах юм байхгүй юм чинь гээл ерөөсөө өөрийнхөө шаардлагуудаа хэлээл би ингэн би тэгмээр байна. Намайг тэгж өг. Тэгтээ дөрөнгөө эн чинь жил хагас ингээд түрээсчихгүй байна. Тэгэл өөрөөр дайрцсан. Дайрах юм баха. Тэгээд тэр нь юунаас болсон гэхээр тэрний өмнө ковид болоод бид тэр нөгөө амьдчилсан байрныхаа түрээсийг буулгах гад эйженттэйгээ ландлорд одоо нөгөө байрны яг жинхэнэ шүү. Тэр мөрөдөө бид нар мэйлэр аягүй олон удаа харилцажсэн байхгүй. Ингээ ажилгүй болчлоо. Одоо та нар үнэ буулга, тийм болчлоо. Дахиад буулга. Нөгөөдөл чинь 3 сар буулгаад буцаад нэмэл тэгэл ингээл тэр бас их туршлага болсон. Тэгээд дээрэс нь тэгж яажгаад нөгөө нэг өөрийнхөө байрны эйженттэй агентлагийн зуучлагчтай найзлт болоод авцсан. Тэгээд дараа нь энэ дэлгүүрийн түрээсийн гэрээ мэрээ явж явах нөгөө найзтайгаа зөвлөөд гэрээг нь харуулад яг ямар зүйлдээ би энэ бизнесийн гэрээг түрээсийн гэрээг анхаарах хэрэгтэй. Чи надад хэлээд өчгөө маа гадаад найзуудаас хэлж өгөөд тэдний хэлж өгсөн айгүй олон одоо зөвлөгөөнүүдийг гэрээндээ тусгаад тэгээд энэ улсаа чи энэ зөвлөлүүдийг өөртөө тавьж авал чам давуу тал үүсэн шүү. Тэгэхгүй бол энийг ингээд тавьчих юм бол дараа нь адагдаа чи сунгахад тийм эхлээд чи ковидоос болоод бүх жижиг бизнесүүдэнд одоо хаалга хааж байгаа байхгүй. Тийм. Тэр чи урт хугацааны гэрээ их юм бол чи өөрөө бондоо авч чадахгүйгаас ихсүүлээ чи өөрөө эрсдэлд орно. Нэг чи тэгээд гих мэтлэн санаануудыг тусгаад ерөнхийдөө айгүй хоёр талаас айгүй сайн дийл хийж чадсан л да. Одоо хэлцээр хийж чадсан. Тэгээд зөвшөөрөл энэ цаанаасаа ирсэн. Тэрийг нь бас яг одоо дүүрэг гэх юм консулааснаас бид авалж асуугаад юу хийж болох уу? Тэр судалгаа сайн хийж байгаа л тэгэл орсон л да. Түрээс нь бол айгүй нөхцөлгүй үнэтэй байгаах. Тэгээд хоёр маань яг хэлэхгүй байсан ч болно. Тэгээд угаасаа энд бол их түрээс өндөртэй. Ялангуяа бизнесийн газрууд бол их түрээс өндөртэй байх гэж бодож байна. Тий. Яг нөгөө бас заримдаа нэг тийм зүйл яадаг штэ. Ингээд дэлхийд даяар одоо бид нар энэ корона гэдэг өвчнөд тулаад одоо хүн болго айгүй тийм нэг юм тодорхой нөхцөл байдалд орчиж байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг нэг талдаа зарим бизнесүүд зарим газрууд нөгөө хаалгаа барьж байгаа ч гэсэн нөгөө талд бас тийм чинь тодорхой хэмжээний бас боломж үүсэж байгаа гэсэн үг. Тэгээд магадгүй битээр энийг ингээд 17 онд ч юм 18 онд хэрэг хий гэсэн бол одооний нөхцлөөс хамаагүй л өндөр байх байсан байх. Тэгээд түрээсийн үнэ хамгийн сайнаараа бүх юм ингээд нөгөө эдийн засаг ямар нэгэн савлгаагүй явж ирсэн учраас байгаа. Харин эргээд яг одоо яг энэ коронавигийн бас нэг жоохон юу юм боломж энэ болохоор битээр яг энэ дэлгүүрийг тодорхой хэмжээгээр бас түрээсийн дээр ингээ хоорондоо ярилцах тий бид өөрсдөө санал зөвшөөрөлцөх. Тэгээ бас удаан хугацаанд нөгөө ажиллаагүй байсан дэлгүүрийг бас ингээ ажилуулъя гэдэг санаа нь өөрөө нөгөө ингээд тухайн эзэмшигчд таалагдсан учраас ингээд бид хоёр ингээд тодорхой тохиролцоонд хүрэх боломж олгоод тэгээд зориглох боломж олцсон гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тийм мэдээж энэ бүгдийг ингээд зориглж л хийж байгаа. Түүнээс нөгөө нэг тийм дахиад цоошин замаар л явж үзэж байгаа. Тэгээд яг ямар ч байсан нөгөө нэг энэ боломж болгож ашигласан л гэсэн үг л тийм. Та хоёр маань их зоригтой байна л та. Тэгээ анхны Монгол дэлгүүрийг тэгээд ер нь тэгээд байршлын хувьд ер нь монголчуудтайгаа их ойрхон байдаг байршилтай гэж сонссон тийм байдгүй те. Тий, ерөнхийдөө байшлын айгүй гоё л доо. Зүгээр би бол бодож байгаа, мөрөөдж байгаа. Буцаад ихэнх байрууд нь монголчууд иргэж байгаа Монгол таам болгоцсон ч яа гэж. Харин тий, одоо ер нь бүхэл үйлчлэгээ ер нь барыг танаа Монгол дэлгүүр дээр ер нь төвлөрөх гээд байгаа юм биш үү? Одоо нэг жижигхэн нэг Монгол таун л харин тэнд бараг үүсэж ах шиг байна. Зөвхөн манай Монгол дэлгүүр гэлтгүү энэнгээр бас айгүй олон боломжуудыг бас тэгээд энэ тэндээс хүмүүс бий болгоо. Одоо жишээ нь энд Монгол сургууль, Монгол хичээлүүд зааж байна, Монгол таеквондо ер нь бас айгүй олон зүйлүүд бас төвлөрөөд байгаа. Одоо жишээ нь Монгол
машин засвар байна. Манайхан бас зөвхөн одоо тэр барилга, буудал, үйлчлэгийн салбарыг хэлдэг бас том офсуудаар бас айгүй олон залуучууд ажиллаж байна. Айгүй олон бизнес бас хийж байна. Ер нь бол манайх айгүй мундаг байгаа. Өөрөөр сая яг дэлгүүр нэгээд одоо энэ маань яг шинэ одоо юу гэх тренд болцсон байгаа даа болохоор Тэгээ ямар сандал подкаст дараагийнхаа мундаг яваа монголчуудтайгаа уулзах бол хоёрыгоо олоод тэгээ хоёртойгоо нэг подкаст хийх хэрэгтэй юм. Яагаад тэгэхээр анхны Монгол дэлгүүрийг ингээд зориг гаргаад хийнэ гэдэг чинь айгүй мундаг байна л да. Хоёртаа бас баяр хүргэе. Сайхан нээлттэй хийсэнд нь. Тэгээд за дэлгүүрийнхэн бараануудыг хаанаас татдаг вэ? Тэгээд Монгол бараануудаа ямар замаар оруулж иж одоо жишээлбэл контейнераар байна уу, онгоцоор байна уу, шуудангаар уу яаж оруулж ирдэг вэ? За манай дээр болохоор яг нөгөө Монгол дэлгүүр гэдэг чинь нөгөө монголчуудаа зориулж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг Монгол хүн яг юу идэж хэрэглэж байна, Монгол хүн юу хэрэгцээтэй байна, Монгол хүүхдүүд юу хэрэгцээтэй байна гэдэг бол яг манай гол одоо нөгөө зорилго байгаа. Тийм тэгээд Монголоос одоо нөгөө нэг өвчний улмаас амарч онгоц ирэхгүй тий. Ерөөсө хүмүүс ирэхгүй байгаа учраас битүүрийн хувьд болохоор одоо яг тий олон улсын нөгөө нэг шуудангийн үйлчлэгээнүүдийг нь авч байна. Тэгвэл нэлээд үнэтэй орж ирж байгаа юм байна да та хоёр маань. Нэлээд үнэтэйгээр л татж оруулж ирж байгаа юм тий. Тийм нэлээд үнэтэйгээр татж байгаа. Тэгээд өөрчлөлж байгаа хүмүүстэй нэгэ тайлбарлаж байгаа манайхан маш сайн ойлгоод үнэхээр авалтыг маш сайн хийж байгаа. Тэгээд дэлгүүрээ минь зорж ирж байгаа бүх хүмүүст үнэхээр их баярлалаа. Тэгээд бас бусад хотуудад бусад мужуудад амьдарч байгаа монголчууд маань бас асуугаад зарим хүмүүс бас шуудангаар бас авч байгаа. Тэгээд тэг ингээд бас төлж байгаа. Тэгээд энэ зүйл битэрийг дэмжиж байгаа бүх хүмүүстээ бас энэ тарчимд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тийм. Тэгээд өшөөнийг онцлог нь болохоор бид нар ч одоо нөгөө Монголд ингээд багаасаа орс юмнуудыг идэж өссөн, орс юмыг орс ялангуяа орс амтсан гэдгийг идэж өссөн. Тэгээд нөгөө Сиднейд ер нь бол цөөхөн орс дэлгүүрүүд байгаа. Тэгээд тэр дэлгүүрүүдийг яг цаатлын нөгөө ханган нийлүүлэгч нартай бид нар холбогдоод тэгээд одоо Сиднейд байгаа 2-3 өөр газар байгаа орс дэлгүүрүүдийн бараануудыг нийлүүлээд тавиад зарж байгаа. Тэгээд тэр маань бас манай монголчуудад маш их таалагдчихж байгаа. Тэгээд нөгөө одоо юу гэдгийг те бид нар багасаа идэж сурсан ирээс ч гэдэг юм уу малгайтай жих, авгаатай жих гэдэг юм уу те биряна каракум ч гэдэг юм уу одоо ингээд идмээс амтчлаа. Тэгээд тиймэрхүү бараанууд ингээд битэрс бас амар нэг бизнесээ бас ингээд авч явахд маань бас маш их тус болж байгаа. Тэгээд тийм орс түншлэгч маань ч гэсэн бас биднэрт маш боломжийн үн санал болгоод тэгээ боломжийн бараануудыг маань бас үнэхээр санал болгож ирүүлж байгаа. Тэгээд тэр нь бас үйлчлүүлж байгаа хүмүүс маш их таалагдчихж байгаа. Тэгээд хэл нээгдээд бид нар бас өөр гарцуудыг нээгээд эхлэхээр илүү хямдхнаар бас олон төрлөөр бид нар нийлүүлж зорж ажиллаж байгаа. Тийм. Тэгээ онцлог хэлэхэд ер нь ямар Монгол бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байгаа хүмүүс маань сонирхож байгаа. Тэгээд ер нь Сидней дэх монголчууд маань юу тулгуу худалдаж авч сонирхож байна вэ? За ер нь бол нөгөө Монголоос бол зөв арцууч гэдэг юм уу арцны үрэл чацарганы шүүс тэргээл одоо өөр төрлийн нэг тиймэрхүү зүйлс оруулж ирж байгаа цайны дэ сүтэ цайнууд ч гэдэг юм уу. Гэхдээ тэрнээс бас илүүгээр нөгөө нэг Сиднейд одоо ингээ гэрээрээ ч юм үйлдвэрлэл хийж байгаа хүмүүс байгаа. Тэгээд одоо борцог, өрөм, арц, ааруул, хайлмагч гэдэг юм уу те. Хөлдөөсөн бод. Тий, хөлдөөсөн бод одоо нөгөө прешки, мантун бууц ч гэдэг юм уу ингээд өдөр тутамдаа шинээр ингээд авчраад хийж өгж байгаа монголчуудын маань бизнесүүд их орж ирж байгаа. Тэгээд энийг монголчууд маш их дэмжиж авч байгаа. Тэгээд бас маш их талархалтайгаар хүлээж авч байгаа. Тэгээд тэр нь бас тэр үйлдвэрлэлийг хийж байгаа хүмүүст бас үнэхээр маш том дэмжлэг болж байгаа. Харин тийм хоёрын маань хийж байгаа үйлс ер нь бол манай Сиднейд байгаа тэг гэртээ ингээд хийж байгаа хөөрхөн одоо бууз хөлтөөгөөд ингээд уутлаад хилийн тийдэргээд хөө хүмүүс зардаг гэсэн бол одоо ер нь танаа дэлгүүрээр дамжуулаад зарахад бол ер нь бол
хурдан зарах боломжтой болж байгаа шүү дээ. Тэгэхээр та хоёр маань аягүй тус олж байгаа юм байна да олон хүмүүст. Тийм баярлалаа. Тэгээд ер нь бол яг хуу одоо бас өөр ингээд гэрээрээ юм хүм ойдог ч гэдэг юм уу те бас ингээд гойлаа хийдэг гэдэг юм уу эсвэл тодорхой хэмжээний бас яг хуу одоо өөрсдөө бас ингээд оруулж ирээ зардаг янз бүрийн өөр одоо бүтээгдэхүүнүүд спешиал экспортоор орж ирж байгаа те гар утасны наар юм уу гоо сайхны бараач гэдэг юм уу одоо монгол хүний хөдлөө юу л хийж ин тэр бүгдийг ингээд авчраад төвлөрүүлээд тэгээ би бинтээ холбож өгөөд тэгэж ер нь бол нэг ажлыг маш их зорж байгаа. Тэгээд бас өөр хүмүүстэй бид нар хамтран ажиллахад айгүй бэлэн байгаа. Тэгээ мөн бас одоо монголчуудын маань бусад бизнесүүдийн танилцуулгач гэдэг юм уу, тэ нэрийн хуудас янз бүрийн зүйлсийг бас манай дэлгүүр дээр хүмүүс авчирж одоо үнгүүгээр сурталчлуулж байгаа. Яасан гоё. Нэрэл бараг хөөрхөн жижигхэн нэг Монгол таун болцсон юм байна да. Тэгвэл танаа дэлгүүр дээр бол ер нь бүх юм төвлөрч байгаа юм биш үү? Тийм. Тэгээд ер нь бол нөгөө нэг одоо яг чиний бас зорилготой айгу нийлж байгаа байхгүй. Чи ингээ монголчууд ингээ Сиднейд хаана юу хийж гин, хин ямар амжилттай явж гин те хин ямар нүх одоо гарцыг гаргацсан явж гин, зам гаргаж гин гэдгийг ингээд холбож өгж байгаа шиг манай дэлгүүрийн бас яг анх эхлүүлсэн зорилго нь бас тэр байгаа байхгүй юу. Тэгээд монголчууд бид нар бие биентэйгээ дэмжиж биентэй хүчрэх байх юм бол Австралид бас илүү те монгол хүмүүс амжилттай мундаг явах боломжтой өөр хүүхдүүд манаас илүү боломж нэгтэн гэж үзэж байгаа учраас бас яг энэ зүйлийг хийж байгаа их баяртай байгаа. Түрүү бат шиг ахын хэлснээр ер нь Сиднейд мөн Австралид амьдардаг хүмүүс тэг эрчүүд нь төмөр дээр эмэгтэйчүүд нь буудалд ажилт юм биш үү гэж бас ойлгох үе бас сайн ажил хийж яваа бас зөндөө хүмүүс байгаа бас машин засвар ажиллуулж байгаа залуу Сиднейд бас байдаг гэж сонссон. Тэгээд чинь бас карате заадаг бас нэг залуу байдаг баг шүү. Тийм монгол хүүхдүүдтэй заадаг залуу бас байсан. Тэгээд ер нь энэ подкастаараач тэр ер нь нэгээр нь ингээд сайхан ажил үйлсийн яриулъя гэж айгүй бас бодож зарж байгаа. Ер нь бол тийм үлээ. Анх одоо чинь за би товчхон ярьчихгүй. Анх ингээд тэр хэл сурах гал тэгэхээр аль болох монголчуудаа харьцахгүй байвал бид нар сурна гэж монголчуудаас аль болох монголгүй газар ч юм уу монголгүй ангид монголгүй ажил одоо тийм газар гадаадуудтай их ярих гэж бодож ингэж явдаг. Гэхдээ Сидней ялангуяа Австрали тэр дундаа Сиднейгийн онцлог болохоор хүмүүс илүү өөрийнхөө орноос ирсэн одоо өөрийнхөө community гэж ярьдаг байна. Тэднэрээр нийлж илүү бизнесээ одоо чинь арабууд бол арабуудтайгаа нийлж ажиллаад одоо барилгын салбар ч юм уу солонгосууд бол одоо британыхан гээл өөр юу гэдэг те яг ингээ үндэстнэрээ тодорхой юм базаж яваад ингээ ажилтдаг. Тэднэр нь өөрөөсөө илүү дэмждэг байгаа байхгүй. Тэгээд сая яг энэ дэлгүүр нэх болчоод би ч бас судалж байгаа. За манай энд ямар шиг хүмүүс амьдарч байгаа энэ төргээд судалгааг нь аваад үзсэн чинь монголчууд нэг 40-30% амьдраад тэгээд дахиад нэг хятад Аз хүмүүс үлдсэн 30%, тэгээд Латин Америкчууд нэг 10-20%, тэгээд энтхийг Непал тэр зүгийн нөхдүүд тэгэнгүүтээ Озинууд гэдэг одоо нутгийн уугуулууд нь бас нэг 10-10%тай. Яг одоо ингээд үзэхээр за би эдгээр тэгвэл тэр нь энийг авах юм байна, энэ тэрийг авах юм байна гэж судлаа яваад тэнгуүтээ Сидней өөр газруудад одоо жишээ нь арабууд амьдардаг дүүрэгт очиод дэлгүүртээ нуулзаад Непалуудын, энтхгүүдийн, хятадуудын, солонгосуудын дэлгүүрүүдэд очиод уулзсан тэднийг ажиллаж байгаа хүмүүс нь хэлж байгаа. Хөөе чи өөрөө ямар үндэстэй, чи ямар үндэстэнтэй яг өөрөөсөө чи гэртээ юу хэрэгэлтийн тэрийгэл зар. Тэрнээс чи өөр юм зараад чи амжилт болохгүй. Монголчууд чи явахын тэрийгэл зар. Тэгээд ерөнхийдөө ойлгоод тэр чинь нэг газар биш нэлээд хэдэн газар. Одоо би чи барилгын ажил хийхээр энэ тэрүүгээр ингээл аягүй их тойрж ажиллана л та. Өдөр болгон өөр шихо. Тэгэл замдаа зогсоол ороод нэг ундаа авдаг ч юм уу, кофе авдаг ч юм уу, тэгэнгүүтээ эзэнтэй жоох юм юм яриа. Чи бараагаа ярьсан би ингэх чад тэгж байгаа. Яг тэр нөгөө миний нэг чад л тэднийхээс баг 20-30 км-ийн цаана болохоор бид нар чинь зүгээр чөлөөтэй ярьж болж байгаа. Тэгээд ингээд судлаад байнгут яг л тэгж байгаа юм чинь. Тэгээд яг тэдний зүгээрээ би өөрөө ороод надад авах юм юу ч байхгүй байхгүй. Ерөөсөө. Одоо чи нэг төрөхэд битүү карри, битүү тийм жижигхэн үүрэлтнүүд одоо юу гэдэг Тэгэн хоолнд тийм.
Тэр ерөөс мэддэг юм ерөөсөө кола өөр юм байхгүй. Тэгээ нэг кола авчаад дараа нь 10 дэлгүүр орохоор яг адилхан. Тэгэл за ер нь юм байх хэрэгтэй байна. Монголчууд руугаа чиглэх хэрэгтэй байна. Тэгэл ерөнхийдөө монголчууд руугаа чиглээ. Илүү монгол хүнийхээ эддэг юмыг бид нар одоо сэдвийг авч чадахгүйсэн сэдвийн хаанаас бид нар юу авч идэх дуртай юм. Тэрийг авч тавь. Тэгэл аль болох хүн болгоны юмыг л доороо төвлөрүүлэх гээл тийм санаатай. Айгуу гой санаа. Тэгээд хоёр маань айгуу бас зөв яг хэрэгтэй нүдэ олсон зүйлээ бас хийж ийн гэж бас харж байгаа. Тэгээд хоёрын маань дэлгүүр бас амжилттай яваад Сиднейдээ олон салбараа нээгээд мөн тэр тутахгүй бас Мельбурн хотод маань бас салбараа удахгүй нээх баха гэж найдаж ийн ерөөж ийн. Өрөө татаршгэ. Тэгээд сонсогчтой хэлэхэд тэгээд энэ дэлгүүрийн нээлтийн бичлэгийг YouTube дээр тавигдсан байгаа. Тэгээд тэрнийхэн линкийг доор комментэн дээр үлдээн. Тэгэхээр та бүхэн бас сонирхоод хараад танилцаад бараануудаа танилцаад манай монголчууд маань цугларсан байгаа нэг өөрхөн жижигхэн видеог бичлэгийг бас үзээрэй. За тэгээд энэ ярианыхаа дундуур нэг зар хэлье. Тэгээд саяхан хүүхдийн баяр болоод өнгөрсөн ч гэсэн тэгээд Монгол байгаа ах эгч дүү нарынхаа хүүхдүүдэд хүүхдийн баярын олон төрлийн бэлгэнүүдийн сонголттой үнэгүй хүргэлттэй. Тэгээ Австралид олроор төлбөрөө боломжтой ийм үйлчлэгийг Монгол байгаа залуучууд маань хийж байгаа юм билээ. Тэгээд та Монголд байхгүй ч гэсэн Монгол байгаа хөөрхөн дүү нар үр хүүхдтэй баярлуулах боломжийг бас олгож байгаад нь баярлалаа. Тэгээд доор би бас постыг нь комментээр оруулах болно. За тэгээд дараагийн асуулт байна. За удахгүй 6 сарын 6-нд бүтэн сая өдөр Сидней хотод Австрали дахь лантун тохион залуучууд монголчуудаа зориулаад Family Fun Day гэсэн нэртэй хандвийн өдөрлөг зохион байгуулах гэж байгаа. Гэсэн тэгээд Мельбурнээс ханын зураач Хеско ах манай подкастт бас орж исэн. Тэгээ мөн Voice of Australia тэмцээнд орж исэн дуучин хөөмж бөхөө бас манай подкастт орж исэн гэдэг хажуугаар нь зогсоолээ. Их мэтчлэн олон үйл ажиллагаанууд бас зохиогдож байгаа харагдсан. Тэгээд танаа дэлгүүрээс энэ үйл ажиллагаанд оролцож байгаа. Тэгээд энэ үйл ажиллагааны талаар хүмүүстээ мэдээлэл өгөөд бас уриалаад бүтэн сайнд бүгдээрээ уулзцаая гэдээ уриалъя. За баярлалаа. Тий одоо 6 сарын 6-нд бас Сиднейд өмнө болж байгаагүй бас айгүй өргөн хэмжээний том одоо миний ойлгож байгаагаар бол баяр гэж бодож байна. Тэгээд зохиогдох чинь. Тэгээд ялангуяа энэ үйл ажиллагааны зорилго маань өөрөө их маш их гоё гэгээлэг бодтой тий. Тэгээ Монголд байгаа хүүхдүүдэд очих учраас энэ үйл ажиллагаа манайх дэмжиж оролцож байгаа. Тийм тэгээд тэр өдөр болохоор ер нь бол нөгөө одоо энэ монголчуудын амьдарч байгаа юутай дүүрэгт ойролцоо Темпе гэдэг юм парк дээр болно. Тэгээд тэнд ер нь бол Сиднейд нөгөө цагаан сараа ч юм уу наадам бүх юм энэ зохион байгуулдаг тийм парк байгаа. Тэгээд тэн дээр зохион байгуулдаг. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг өглөө 11 цагаас 5 цагийн хооронд үйл ажиллагаанууд ингээ зэрэг болоод явах юм байлаа. Тэгээд одоо нэг том одоо фестивал өдөрлөг болж байгаа. Тэгээд худалдаанууд Монгол бизнесүүд тэнд очиж худалдаа хийгээд хүүхдүүдэд зориулсан уралдаан тэмцээн тоглоомууд явагдаад тэгээд түрүүн чиний дурдсан хүмүүс маань бас өөр бус хүмүүс урлагийн тоглолтуудыг хийгээд тэгээд бас үндэсний уламжлалаа танилцуулсан хүүхдүүдэд танилцуулсан тийм бас олон үйл ажиллагаа болно. Жишээ нь цагаан идэгээ яаж хийх үүч гэдэг юм уу? Зураг яаж зурх уу? Тэгээ шагаан харваа гэж юу тэрийг танилцуулна. Тэгэнгуутаа нөгөө юм Монголын үндэсний соёлын өвийг танилцуулсан тийм асар ажилтаад тэгээд тэрэн дээр хүүхдүүдэд нөгөө нэг маш их дэлгэрэнгүй танилцуулгууд явах юм байлээ. За тэгээд бас Монгол бичгээр бичих, бүжгийн уралдаан болох тэр гэдэг юм маш олон үйл ажиллагаанууд зэрэг болоод тэгээд гэр бүлээрээ найз нөхдөөр очиж бүтэн өдрийг тэнд зугаатайгаа өнгөрөх боломжтой байгаа. Тэгээд дээрэс нь тасалбарын хандив орлого бүгдээрээ тэр лантун дохио төрийн бас байгууллагын сайн үлсийн аянд оролцох юм байлээ. Тийм учраас Сиднейд байгаа монголчууд та бүхэн цаг заваа зарцуулаад энэ зүйл заавал оролцоорой гэж уриалж байна. Та яг хаана болно гэсэн бэ? Хаяг нь бас дахиад давхар хэлвэл Темпе гэсэн үү те? Тий, Темпе гэдэг парк байгаа. Ер нь бол Австралид байгаа Сиднейд байгаа монголчууд ер нь бол байгаа. Тий, яагаад тэгэхээр нөгөө
тэнд жил болгон цагаан сар болон наадам хүрдэг байгаа. Тэгээ яг сүүлийн үед нөгөө өвчний улмаас бид нар одоо нөгөө цагаан сар наадмаа хийж чадаагүй байгаа ч гэсэн тэнд байгаа хэрэв огт ирээд мэдхгүй тэнд оролцоогүй хүмүүс байвал ингээд монголчуудаас асуугаад эсвэл Лантун дохио Австралиа гэсэн нөгөө групп руу ороод пэйж хуудас руу ороод тэнд мэдээллийг авах боломжтой байгаа. Тэгээд мөн бас Arncliffe болон Wolli Creek хавцаа амьдарч байгаа хүмүүс манай дэлгүүрээс ирж энэ тасалбарыг нь бас худалдаж авах боломжтой байгаа. Танаа нэр хаяга та хүмүүстээ бас хэлээч бас мэдгүй байгаа Сиднейд байгаа мэдгүй байгаа хүмүүстэй ч гэсэн хаяга бас хэлээд бас танилцуулбал. Тийм. За, ер нь бол нөгөө надад тийм санаа хаяг хэллэхээс илүүгээр манай нөгөө Google Map дээр манайх Монгол shop гэдээ орсон байна. За, шууд орсон байна. Тэгэхээр шууд GPS ашиглаад Монгол shop гэдээ хайгаад болоод очиж болох. Хайгаад ордог гэсэн. Тэгээд тэрэн дээр бас утасны дугаар тавигдсан байгаа учраас утсаараа яриад хүссэн зүйлээ авалж мэдээлэл авах боломжтой байна. Дээрээс нь бас Монгол shop гэдэг Facebook page байгаа шүү манайхан. Тэгээд лайк дараад тэндээс бас асуулт байвал асуугаад асуух юм байвал асуугаад хаяг багаараа. За ингээд ерөнхийдөө бид хэдийн маань ярилцлага ингэсгээд дуусгах төхөж байна. Тэгээд тойроосоо сүүлийн асуугаагүй асуулт юм уу, ярих хэрэгтэй байсан зүйл байт юм уу, тийм зүйл байвал одоо сүүлийн хормыг хоёртой үл тээ. Ерөнхийдөө подкастинг маань бас нэг Монголоос Австралид ирж хэл сурж гадаад амьдрахыг хүсэж байгаас хүмүүс сонсдог гэж хэлжсэн шүү дээ. Тэгээд бас тэр хүмүүс тандж хэлэхэд ерөнхийдөө одоо бид нар карантинд байна, аль аль талдаа цаг нартай байна. Хилээ Монгол тахта сайн сураад хэрвээ хилээ сайн сурчих юм бол илүү олон боломжууд бас энд байгаа. Яг хэр сайн хэлний чадвартай байна, тэр болгоноор бас арай илүү цалинтай ажилд орох боломжтой, хүмүүстэй илүү ойлголцох боломжтой, өөрийгөө илэрхийлэх боломжтой. Дээрээс нь энэ дээрээ өндөр төлбөртэй сургууль сураад яг заах адилхан юмыг Монголд илүү сайн, илүү багш төвтэй, шав төвтэй сургалтаар заагаад өгч байна. Энд болохоор ерөнхийдөө жоохон барууны маягийн хичээл орноттой оюутнаа шахахгүй. Тэгэхээр бас бид нар яг тийм нэг арга барилтанд задаагүй учраас бид нар бас өөрсдөө жоохон сул тавиад байдаг талбай л да. Манайхан ч нэг шахуулж хийдэг болохоор эндгийнхэн бол нэг өөрсдөө бие дааж хийх аргаар бас илүү явдаг болохоор тийм. Технологийн өөр болохоор яг ирээд жоохон шокнд ордیں۔ Би өөрөө яг сураад шокнд ороод тэгээд яагаад намайг шахахгүй байгаа юм бол зарим нь Монголд бол ерөнхийдөө одоо чинь их сургуульд хичээлээ заачаад багш нь заачаад дараа нь бидалтаа өгөөд шалгалтаа авдаг шүү дээ. Энд бол ерөнхийдөө гэрээний даалгавраа өгөөд бид нар энэ 7 хоногт ийм хичээл үзнэ. Яг тэр 7 хоногт чи ийм даалгавар одоо ийм бидаалт өгөөд энэ бидаалтан дээр асуух зүйл байвал яг тэр 7 хоногтой ч юм уу 7 хоногтой энэ багшаас асууна гэд багшаас асуухгүй багш эзэж чи юу болж ингэж шахаж ингэ шаардахгүй. Тэгээд өөрөө л юм. Тэгэхээр бид нар болохоор багшаагаа шахахгүй юм бол өвлөө гэдэг жоохон сул тал байдаг. Тэгэхээр эртхэн сайхан бэлдээл цаг нараа сайхан ашиглаад байж явах хэрэгтэй болоо гэж бодож байна. Яг үнэ зөв юу хэлээ зөвлөгөөллээ. Учгаагчийн хувьд хэлэх хүсэлтэй байвал баярлалаа. Тийм миний хувьд болохоор ингээд дэлгүүрс маань нэгцнээс хойш манайхыг зорин ирж үйлчлүүлж байгаа бүх хүмүүст маш их баярлалаа. Тэгээд онцгойлоод манай дэлгүүрээр өдөрт хідээс ч хэдэн удаа хамаагүй орж ирдэг хүүхдүүдэд баярлалаа гэж хэлмээр. Яцэг өөрхий. Тийм өдөр болгон хүүхдүүдийн гэрэлцэнүүд тийм хүсэн хүмүүсийн царайг тэгээ хөөрхийн яриаг сонсох үнэхээр жаргалтай байдаг. Тийм учраас хүүхдүүдэд бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тийм тэгээд мөн манай дэлгүүртээ бизнесийн талаар болон өөр одоо хүсэлт санал бодол байвал бид нарт чөлөөтэй хуваалцж байгаарай. Тэгээ бүгдээр хамтдаа хөгжцгөөё гэж хэлмээр байна. Баярлалаа. Тусалж байгаа
бүх найзуудаа баярлалаа гэж хэлмээр байна. Та нарынхаа хүчээр явж байгаа шүү дээ. Арт түмнийхээ хүчээр л явж байна гэж. Тэгээ манай сонсогчид, Сиднейгийн сонсогчид маань тэгээд манай ах эгч хоёрын маань энэ дэлгүүрийг маань дэмжиж, сайхан ирээд үйлчлүүлээд бас би бинийгээ энэ ковидтой би бинийгээ сайхан дэмжиж урам өгөөд дэлгүүрээр нь сайн үйлчлүүлээрэ гэж захий. Тэгээд тэгээд хоёрын маань цаашдын энэ бизнест нь өндөр амжилт хүсье. Айгүй гоё зөв замаа олсон. Яг цаг үеэ олсон, яг хэрэгтэй байгаа зүйлийг монголчуудаа тэгээ Монгол дэлгүүрээ нээгээд ингээ монголчуудыгаа зөв замд нь уриалаад туслаад бас юмын зарж өгөөд ингэж явж байгаа. Та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд одоо би энэ подкастаа хийчээд бүх монголчуудын групп дээр тавигдах учраас та хоёр маань удахгүй онлайнаар бас бүтээгдэхүүнээ зарах төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Тэгэхээр тэрэнд нь бас жоохон ч гэсэн тус нэмэр болох байхаа гэж найдаж байна. Ёстой их баярлалаа. Чиний энэ блогоор дамжуулаад бас бусад хотуудад болон бусад мужуудад сууж байгаа элэг нэгт монголчуудаа бид нар удахгүй онлайнаар та бүхэндээ хүрэх болно гэж хэлмээр байна. Тэгээ бас чиний энэ алс хол суугаа хүмүүсийг холбож байгаа энэ ариун үйлсэд чинь бас баяр хүргэе, бас сайхан байна. За баярлалаа. Баярлалаа та хоёртаа цаг зав гаргасанд. За ингээд Сидней хотоос сайн уучрал эгч Батгишиг ах хоёртойгоо холбогдлоо. Тэгээд Мельбурн хотоос цацаа ярилцлаа. Тэгээ манай подкастыг subscribe хийгээд дэмжиж подкастаа сонсороо манайхаа дараагийн дугаар хүртэл баяртай. Баярлалаа.